Сайн байцгаана уу? Монгол Хоосон технологийн коллежийн цахилгааны багш Төмөр Хүлэг. Өнөөдрийн хичээл 4-3 ангийн ихэнх зориулсан хуваарлагдсан параметртэй эхлэхэ гэсэн хичээл байна. Хуваарлагдсан параметртэй. Хуваарлагдсан параметртэй эхлэхэ. За өнөөс үрд бид бүхэн бол төвлөрсөн параметр буюу тухайн одоо эхлэхээний тодорхой цэг дээр байгаа параметрын тухай бид нар үздэг байсан. Тэгэхээр хуваарлагдсан параметр гэдэг бол эхлэхээний цэг болгон дээр одоо цахилгаан эхлэхээний элемент тодорхойлогдож байгаа. Ийм онцлогтой. Практик дээр бол энэ хуваарлагдсан параметрын одоо хэрэгэлсэн жишээ бол цахилгаан дамжуулах шугам, холбооны шугам хэмжлэн шугамуд бол энэ хуваарлагдсан параметрын хэлхий ашиглагддаг юм аа. Цахилгаан үүсгүүр хэрэглэгч хоёрын хооронд холбож байгаа шугамын цэг болгон дээр параметр тодорхойлогддог гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид бүхэн бол урд нь бол тодорхой цэг дээр одоо эсэргүүцэл нөлөөмжийн элемент буюу оромг конденсатор гэсэн элементүүдийг бол тодорхой цэг дээр тодорхойлдог байсан бол энэ удаагийн тохиолдолд бол энэ хэлхээний цэг болгон дээр одоо гүйдэл хүчтлийн өөрчлөлт явагддаг. Ийм онцлогтой. Тэгэхээр энийг бид бүхэн математик загварт оруулаад туршлах юм бол эсэргүүцэл нөлөөмжийн оромог энэ бол хоёр шугам бүхий хэлхэн дээр туршлах юм бол энэ хоёр шугамын хооронд тодорхой хэмжээний нэвчилт явагддаг. Багтаамжийн элементийн шин чанар илэрдэг гэдэг үндслэлээр бид бүхэнд бол цахилгаан хуваарлагдсан параметртэй хэлэхээр математик загварт оруулъя гэж. За энд x цэг дээр байгаа хүчтэл x дээр нэмэх нь дельта x буюу тодорхой зайд байрлаж байгаа. Хүчтэл. За энэ хэлхэн дээр гүйдлийн өөрчлөлт бол одоо тухайн элементийн цэг болгон дээр явагдана гэж яриад байгаа. Тэгэхээр энд бол гүйдлийн хувьд бол ямар өөрчлөлт явагдах вэ гэхээр хугацаа болон зайнаас хамаарсан. Хоёр элементээс хамаарч байгаа. Ийм элемент. Хүчтэй нь ижил хугацаа болон зайнаас хамаарч байгаа. Энэ өөрчлөлтийг бид энд томьёолж чадах юм бол энд ашиглагддаг хоёр үндсэн тэгшгэлийг гаргаж авах боломжтой. Тэгэхээр энд эхлэхээний эсэргүүцэл, нөлөөмжийн оромог, конденсаторын багтаамж энд бол энэ хоёр шугамын хоорондох нэвчлэлт буюу дамжуулалтыг. Энэ дамжуулалт бол энэ эсэргүүцлийн одоо өгсөн элементийг өгсөн эсэргүүцлийн уруу хэмжигдэн гэдэг утгаар биш. Энэ хоёр шугамын хоорондох дамжуулалтын тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр энд бид бүхэн математик загварт оруулж тэгшгэлийг яаж гаргаж авах вэ гэдэг. За тэгэхээр энд хүчтлийн өөрчлөлт хугацаа болон зайнаас хамаарч байгаа. Өөрчлөлт бол одоо Киркоффын 2 дугаар хуулиар яаж баланслагдах вэ гэхээр энд бол гүйдлийн хугацаа болон зайнаас хамаарч байгаа өөрчлөлтийг
эсэргүүцлийн одоо дельта x зайн дээр өөрчлөгдсөн үржүүр дээр бид бүхэн энд нөлөөмжийн элементийг бас дельта x зай дээр өөрчлөгдөж байгаа өөрчлөлтөөр үржүүлээд эндээс яг нэгдүгээр ирмэгийн уламжлал авах хэрэгтэй. За энэ бол нэгдүгээр тэгштгэл. Хоёрдугаар тэгштгэл бидэнд юу ч болох вэ гэхээр энэ гүйдлийн өөрчлөлтийг энд гаргаж болно. Энд гүйдэл бол энэ ижил хугацаа болон зайнаас хамаарч байгаа. Энэ цэг дээр бол гүйдэл бол хугацаа зайнаас хамаарахтаа яг үхээр бид бүхний энэ өөрчлөгдсөн хэмжих түмэл дельта x-ээр тодорхойлогддог юм. Тэгэхээр гүйдлийн өөрчлөлтийг бид нэр тодорхойлъё. Гүйдэл хугацаа болон зайнаас хамааран өөрчлөгдөж байгаа. За энэ өөрчлөлтийг бид бүхэн хүчтлийн хугацаа болон зайнаас хамаарсан өөрчлөлтийг дамжуулалт агуулмаар дельта x зайд өөрчлөгдсөн утгаар үржүүлээд энэ дээр бид ихний яах ёстой вэ гэхээр конденсаторын багт дамжийг мөн дельта x өөрчлөлтөөр үржүүлсэнийг нэгдүгээр ирмэгийн уламжлалыг энд бол хүчтлийн хугацаа болон зайнаас хамаарсан функцээс хугацаагаар авсан уламжлалаар тодорхойлж болох юм а гэж. За тэгэхээр эндээс харж байхад бид бүхэн одоо эсэргүүцэл болон нөлөөмжийн элементээр бол тодорхой хэмжээний цэг болгоны өөрчлөлтийг энэ дельта x-ээр үржүүлж гаргаж байгаа. Тэгэхээр хүчтлээс хугацаа болон зайнаас хамаарч байгаа энэ функцийг хүчтлийн өөрчлөлтийг дельта x-т харьцуулсан харьцааг дельта x нь цэг рүү тэмэлж байгаа үеийн хязгаар гэж үзэх юм бол энэ бол хүчтлийн агшин бүрийн өөрчлөлтийг илэрхийлж болно гэж. Өөрөөр хэлэх юм бол уламжлал авлаа гэсэн. Ингэж тэмдэглэж болно. Мөн гүйдэл дээр хичээл дельта x цэг рүү тэмэлж байгаа үеийн хязгаарыг гүйдлийн өөрчлөлт дельта I tx нэг дельта x харьцуулсан харьцааны хязгаар бол одоо гүйдлийн хугацаагаар авсан уламжлал болж таарна. За энэ өөрчлөлтийг бид бүхэн энэ элементүүдийн тусламжтайгаар яаж илэрхийлэх вэ гэсэн. Одоо эндээс харж байхад бол дельта x-ийг одоо эндээс чөлөөж болно. Өөрөөр хэлэх юм бол энэ тэгштгэлийн хоёр талыг бид бүхэн дельта x-т өөрчлөлтийн энэ дельта x хуваагаад хязгаарт авсан бол уламжлал болж байгаа учраас энэ бол бид цааш нь үргэлжлүүлээ бичих боломжийг бий болгож байна. Өөрөөр хэлэх юм бол энд гүйдлийг хугацаа болон зайнаас хамаарсан функцээр төрслээд R за энэ дээр L-ийг үржих нь D I буюу гүйдлээс хугацаа болон зайгаар авсан уламжлал болох нэ гэж. За энэ өөрчлөлт потенциалын өсөлтөөр явагдаж байгаа учраас бид бүхэн эдний өмнө бол хасах тэмдэг хэрэглэх ёстой. Тэр энэ хэсгээр бол хасах тэмдэг тавигдах нэ. За мөн ижлэнд бид бүхэн гүйдлийн өөрчлөлт бол хүчтлийн хугацаа
За энэс хамаарсан өөрчлөлтийг дамжуулалт. За конденсаторын багтаамж. Д. Одоо хугацаа болон зайнаас хамаарсан хүчтлийн нэс хугацаагаар авсан өөрчлөлт байх нэ гэж. За сүүлд гаргасан энэ хоёр тэгштэглийг бид нэр юу гэж нэрлэх ёстой вэ гэхээр энэ бол хуваарлагдсан параметртэй хэлхээний үндсэн тэгштгэл гэж үздэг. Үндсэн тэгштгэл. Хуваарлагдсан параметртэй хэлхэн дээр тооцоо хийхдээ энэ хоёр тэгштгэлийн тусламжтайгаар бид хүн бол тооцоо хийх боломжтой. Тэгэхээр энэ тэгштэглийг бид зөвхөн одоо агшин зуурын утгаар илэрхийлэхээс гадна бол комплекс далайцын утгаар илэрхийлж болдог. Өөрөөр хэлэх юм бол агшин зуурын утга I T X гэдэг бол I нэмик синус омега Т за нэмэх нь P гэж ингэж болт. Энийг одоо комплекс далайцын аргаар дүрслэхийн тулд энийг бол цахилгаан хэлхээ хоёр дээр үзсэн учраас шууд бид дүрсэлж болно. Дүрслэх юм бол энд. За энд бол энэ далайцтай андуурш болохгүй. Энд бол яах ёстой вэ гэхээр комплекс тооны хуурмаг гэсэн тэмдэглэгээ шүү. I M гэдэг бол. Тэгэхээр энд бид E дельта омега Т энэ одоо хуурмаг гэсэн нь бол комплекс далайцыг илэрхийлнэ гэсэн утгаар авч үзвэл комплекс далайцын утга бол за L-ийн томьёоллоор бол ийм байна. Тэгэхээр энийг бид одоо энэ хоёр үндсэн тэгштэгэлдээ орлуулад бичих юм бол за энэ хүчтлийн одоо юм биччихье. Дельта X за комплекс далайцын утга E G омега Т гэж. За энэ хоёр утгыг бид энд орлуулаад бичих юм бол үндсэн тэгштгэл нь бол ямар хэлбэртэй болох вэ гэхээр үндсэн тэгштгэл хасах тэмдэгтэй D техникийг нь бичиж хүчтлийн өөрчлөлт DX өөрөөр хэлэх юм бол комплекс далайцын утгаас бид уламжил авсан утга болгож бичиж болно. За агшин зуурын утгын оронд бол яг энэ комплекс утгыг тавих юм бол гүйдлийн комплекс далайцын утга энэ дээр одоо эхний энэ тохиолдлыг бичих юм бол одоо энэ бол дахиад R-аар үржүүлэх хэрэгтэй. За энэ дээр нэмэх нь одоо энэ комплекс далайцын утгаас уламжил авах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг л яг уу гэхээр L-ийг үржих нь G омега за энд G омега I за үржих нь G омега T гэсэн утга. За нөгөө талд хоёрдугаар тэгштгэл гүйдлээс уламжлал авна. DX-ээр одоо энэ комплекс далайцын утгаар авж байгаа учраас энд бол нэмэлтээр үржигдэх юм бол юу авах ёстой гэхээр энд бол G омега Т гэж. Энд хүн ичл.
Е, G, омега Т. За тэгэхээр хоёрдугаар тэгштэл дээр бол хүчтлийн комплекс далайц утга. Үүнийг Е, G, омега Т. Заавалмаар үүнд бол бид бүхэн дамжуулалт. За энэ дээр конденсаторын багтаамж. За энд конденсаторын багтаамж дээр бол дахиад G, омега. Энд бол хүчтлийн хэмжээ. Улмаар ээлрийн томьёоны баруун талд байдаг тэгштэл. За эндээс харахад бол бид бүхэн юуг цомогтгож болох вэ гэхээр за энэ за энэ бүгдийг цомогтгох юм бол бидний комплекс далайцын утгаар илэрхийлэгдэх уртшугмын үндсэн тэгштэл гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ хэсгийг ярьчих. Цаашид тооцоонд ашиглагдах хэлбэр нь бол энэ комплекс далайцын утгаар илэрхийлэгдэж байгаа уртшугмын тэгштэл гэж нэрлэгддэг. Саяын хамгийн сүүлд гаргасан тэгштэл байх нэ. Энэ тэгштэглийг бол цаашдын тооцоонд уртшугмын тооцоонд ашиглана гэсэн. D, dx тэнцүү I, R, за өөр юу вэ? L. За энд бол I-г урд нь биччихье. Комплекс далайцын утгаар илэрхийлэгдсэн гүйдлийн хэмжээ. За энд ард нь бол G, омега, тэгээд L байх тийм. Заавалмаар эндээс цомогтгоод бичвэл I-г үржих нь гүйдлийн комплекс далайцын утгыг үржих нь R дээр нэмэх нь G, омега, L. За хоёр дахь тэгштэл. Хоёр дахь үндсэн тэгштэл буюу комплекс гүйдлийн утгаас уламжлал авсан хэлбэр бол за дээдхтэй төсөөтэй байдлаар авч үзэх юм бол хүчтлийн комплекс далайц утгыг дамжуулалтаар үржүүлээд энд хүчтлийн утгын урд нь тавьчих. Мөн ижил G, омега C конденсаторын багтаамж. Заавалмаар энд бол хүчтлийн комплекс далайцын утгыг хаалтны гаргаад G нэмэх нь G, омега C гэж. Ийм тэгштэл гарч. Тэгэхээр одоо энэ R дээр нэмэх нь G, омега L. Энэ G дээр нэмэх нь G, омега C гэдэг бол бид бүхэн урд нь үзсэн гişээлүүд дээр бол ярьжсэн байдлаар авч үзвэл энэ бол R дээр нэмэх нь G, омега L бол бүрийн эсрэг хүчил. За бүрийн эсрэг хүчил гэдэг нь бол R нэмэх нь G, омега L бол Z байх нэ гэж. За энэ хоёр дахь тэгштэл дээр байгаа G, C энэ бол бүрэн дамжуулалт. Бүрэн дамжуулалт. Энэ хоёр ухтхан ажил. Энэ хоёр тэмдэглэгийг ашиглах юм бол энэ бол комплекс хэлбэрт байгаа ш. Комплекс хэлбэрт байгаа. Авч үзэх юм бол одоо энэ тэгштэглийг бид дахиад хялбараар бичих боломжтой болж байна. Энийг бичихийн тулд энэ хэсгийг ярилцах гэж. За эндээс дахиад үндсэн тэгштэглийг бид хамгийн хэрэглэгддэг хэлбэр буюу комплекс далайцын араар авч бичих юм бол I-г үржих нь Z. Нэгдүгээр тэгштэл.
За хоёрдугаар тэгштгэл. DI DX. Энэ бол юу байх нь? Хүчлийг за бүрэн дамжуулалтаар нь үржүүлсэн. Одоо өнөөдрийн хичээл бидний одоо дүгнэлтүүл энд хүрч байна. Ийм гаргалгаа хийхин тулд бид яг эхнээс нь наглаа. Тэгэхээр энэ хуваарлсан параметртэй хэлхэн дээр бол тооцоо хийхэд бол энэ комплекс далайцын аргыг ашиглаж одоо тэгшгэлд оруулаад тооцоо хийх нь их хялбар болдог. Тэгээ энэ дараагийн хичээлүүд дээр бид одоо цахилгаан дамжуулах шугам дээр тооцоо хийх ийм гişрүүд байна. За анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа. Audio Jungle.